За би Монгол банктай холбоотой хэд хэдэн асуултуудыг бас асууя гэж бодож байна. Эдийн засгийн байнгын орон дээр зорж орж ирж энэ асуудлыг бас хөндөж гаргаж тавьж байгаа. Нэгдүгээрт эдийн засгийн нөхцөл байдал өөрөө санг байна. Инфляц өсөж байна. Төсвийн орлогоороо тасалдах, орлого бүрдэхгүй байх нөхцөл байдал үүссэн. Залгуулаад Монгол банкны валютын нөөцөөрөө буурч байна. Уг нь ийм хүндрэлтэй нөхцөл байдалд бол Монгол банк бол макро эдийн засгийн зохистой бодлогыг өөрөө зохицуултыг өөрөө хийх ёстой. Зохицуулагчийн үүргийг гүйцэтгэх ёстой. Би яг энэ үндсэн үүргээ Монгол банк бол одоо хангалттай үүргээ биелүүлж чадахгүй байна гэж харж байгаа. Чадахгүй байна гэж харж байгаа. Учрын үнэхээр би энэ үндсэндээ бол Монгол банкны бие даасан хараат бус байдалтай холбоотой асуудал. Бие даасан хараат бус байдлаар үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна. Би үндсэндээ магадгүй Монгол банкны чиний ерөнхийлөгчийг танай банкны ерөнхийлөгчийг энэ сангийн сайж явхлан хийгээд байгаа гэж хараад байгаа. Сангийн та бүхний үүргийг гүйцэтгээд байгаа гэж хараад байгаа. Ийм байж болдго юм уу? Засгийн газрын бүтцийн нэг байгууллагад улсын хурлаас томилогддог, улсын хурд үйл ажиллагаа танилцуулдаг байгууллагын удирдлага тэр сангийн яамны кассын машин шиг ажиллаж болдго юм уу? Өнгөрсөн 7 хоног сангийн сайд мэдээлэл хийсэн. Монгол банкнд бараг чиг үүрэг өгж шиг байгаа. Хятадын суп зээл буюу Хятадын ардын банкнаас авах зээлийг 500 сая доллараар нэмэгдүүл. За дээрээс нь алтаа барьцаалаад 300 саяын урьдчилгаа зээл авах гэдэг асуудлыг тавьж байна. Бараг 1 тэрбум долларын асуудлыг ярьж байна. Уг нь бол Монгол банкны төв банкны чинь хуулийн дээр засгийн газраас ямар нэг байдлаар үүрэг даалгавар чиглэл өгөхийг хоригддаг. Үүрэг даалгавар чиглэл өгөхийг хоригддаг. Дээрээс нь Монгол банк бол засгийн газраас хараат бус байна гэсэн бүр онцгой заалттай шүү. Тэгээ одоо энэ үүрэг даалгавар чиглэлийн дагуу Монгол банкын үүргүүдийг биелүүлж байгаа юм уу? Өмнөөс нь эрсдлийг нь үүрэг өгсөн чиглэлийн дагуу эрсдлийг нь үүрээд ингээд үндсэндээ мөнгөнийхөө бодлогын хараат бус байдлыг алдагдуулж байгаа юм уу? Би энэ асуудлаар чинь Монгол банкнд албан бичиг явуулсан хариуг нь хугацаанд ирүүлээгүй байна. Уг нь өнөөдөр Монгол банкны ерөнхийлөгчөөс асуудлыг асууя гэсэн. Осолгүй магадгүй Монгол банкны энэ одоо принтер нь ажиллахгүй цаас нараа дуусчаагүй л үү. Хугацаанд бичиг цаасны хариу өгөх заашгүй шаардлага байна. Монгол банкны тухай хуулиар энэ ямар нэг юм хууль бус хилцэл гүйлгээ хийхийг, засгийн газрын зээл бол энэ дээр баталгаа гаргахыг, за дээрээс нь гадаад авах зээлийг дэмжих зорилгоор алтны нөөцийг барьцааж ямар нэг хөрөнгө мөнгө босхийг бол хоригддог. Энэ асуудлууд дээр та бүхэн ямар хариулт өгөх юм бэ? Яагаад албан бичгийн хариуг өгөхгүй байгаа юм бэ? Би нэг талдаа энэ бол за эхлээд энэ дээр хариултаа. За Тэмүүлэн гишүүний асуултанд хариулъя. Тэмүүлэн гишүүнээс Монгол банкны ерөнхийлөгчийн нэрээр ирсэн албан бичгийн хариуг маш ойрын хугацаанд энэ 7 хоногт Багтаан гишүүнд хүргүүлье. Энэ дээр бол манай холбогдох газар нэгжүүд бол төлөвлөгөөг бол боловсруулж байгаа болов уу гэж бодож байна. За тэр засгийн газраас төв банкнд хугацаатай үүрэг даалгавар өгөөд гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх талаар бол гишүүн хөндлөө. Монгол улсын ерөнхий сайдын захирамжаар экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлтэй ажлын хэсэг гарсан гэж ойлгосон. Энэ хүү ажлын хэсэгт төв банкны ерөнхийлөгч зөвшөлдсөх байдлаар бол оролцож байгаа. Төв банк засгийн газар хоёр хоорондоо хэрхэн харилцах талаар бол хуулийн нарийн зохицуулттай төв банкны ерөнхийлөгч засгийн газрын хуралдаанд буюу засгийн газар зөвлөх хэрэгтэйгээр оролцдог. Энэ хүрээнд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ажлын хэсэг зөвлөх чиг үүрэгтэйгээр оролцож байгаа гэж ойлгож байгаа. Өнгөрсөн 7 хоногт тэр гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхтэй холбоотой сангийн сайдын гаргасан мэдээллийн өмнө бол Төв банк сангийн яам санхүүгийн зохицуулахаар хадгаламжийн даатгалын корпорацийн удирдлагуудаас бүрддэг санхүүгийн доктортой байдлын зөвлөл хуралдаад тухайн зөвлөлөөр гаргасан зөвлөмжийн дагуу гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд одоо зөвлөлийн гишүүн байгууллагууд хадгаламжийн даатгалын корпорацийн эзэмшиж байсан гадаад засгийн газрын бондыг бол арилжаалаад Америк долларыг Монголд оруулж ирэх. Мөн энэ бол Төрийн банкны эзэмшижсэн бас долларыг арилжаалаад буцааж оруулж ирэх чиглэлээр бол зөвлөмж гарсан гэж бол ойлгосон. Зөвлөмжийн хүрээнд бол хадгаламжийн даатгалын корпорац өөрийн одоо үйл ажиллагаанд өөрчлөлт оруулаад энэ хүү доллар бол буцааж оруулж ирж байгаа гэж ойлгосон. Мэдээж Төв банкны үйл ажиллагаанд бол хөндлөнгөөс зөвлөмж өгөх
тийм асуудал бол хуулиар бол хориотой. Гэхдээ бол санхүүгийн доктортой байдлын зөвлөлийн гишүүн байгууллагуудын өрөөнд бол ажиллаа ярилцаад макро эдийн засгийн доктортой байдлыг хангах хүрээндээ энэ асуудлыг бол шийдэж явдгаа гэж бол ойлгож байгаа. Ер нь бол Монгол банкны хараа тус байдалтай холбоотой бол тэмүүлэн гишүүний хүндэж байгаа асуудлыг бол бүрэн дүүрэн хүлээж авч байна. Тодруулж сая тэмүүлэн гишүүн. Нөгөө бурхангүй газрын бомб галзуурна гэдэг шүүг нь байр байранда хууль дүрм журмынхаа дагуу баймаар байна. Тэгээд та бүхний энэ хууль бус үйлдэл чинь эргээд одоо юу гэдгийг эс үйлдэлүүд чинь эргээд энэ эдийн засгт өөрөө хороо шигт. Эдийн засгаа магадгүй илгээр нь нэвтүүлчихэд бид бүхэн улсаараа олон улсын валютын сангийн хөтөлбөрт орохоос өөр гарцгүй болж магадгүй байна. Гэтэл та нар уг нь бол энэ дээр зохицуултууд хийх ёстой байтал засгийн газрын нөхцөл дээр эрсдлийг нь үрээд байдаг, шидэд тохиор нь болоод байдаг, мөнгөний кассийн машин нь болоод байдаг. Би юу гэхээр чи юу гэхээр өмнөр нь орж яваад байдаг, эрсдлийг нь үрдэг. Энд чинь өөрөө бол үндсэндээ та нар эдийн засгаа хорлож байна. Ийм зүйл байж болохгүй. Албан бичгэнд хариугаа өгөө. Улсын их хурлаас томилогдсон удирдлагууд байгаа бол тэрнийхэн дагуу үр дагаврын далруу ажиллаа. Эдийн засгийн байнгын орос гарч байгаа би саналыг дэмжиж байна. Ажлын хэсэг гарга. Энэ дээр бид нар ер нь ямар Тэмүүлэн гишүүн 1 минут. Монгол банкны хараа тус байдалтай холбогдуулж, Монгол банкнаас сүүлийн үед явуулж байгаа үйл ажиллагаатай холбогдуулж, ер нь бид нар улсын их хурлаас ажлын хэсэг гаргаж энэ асуудлууд дээр нь үйл ажиллагаан дээр нь бол хэн чалга зайлшгүй их ёстой. Бид нар асуудлыг уг нь баг дээр нь бол бас нэг хүндрүүлэхгүйгээр аваад гарах уг нь боломж олцоо байгаа. Одоо энэ нөхцөл байдал хүнд байна. Дотроо бодолтой, доороо сууртай уг нь болгоомжтой хандах, эдийн засгт бас нэг савлгаанаас хамгаалах ийм зохицуултыг л хийх цаг мөч байгаа. Гэтэл сангийн яам нь энэ дээр тодтолоо хийгээд байдаг, эрсдлээ хамгаалгээд байтал эсэргээрээ гүрийгээд байдаг, 6 сар гаргадаг. Магадгүй ингээд хамаг тендерүүд нь зарлагдсан хойно ямар нэг төсвийн хэмнэлт хийх боломж олцоогүй хойно бол тодтол хийгээд ямар ч шаардлага байхгүй. Гэтэл эсэргээрээ та бүхэн тэр Монгол банк сангийн яамд амтраа хийж өгөөд арга цаагаа дэж болохгүй байхгүй. Энд чинь эдийн засгийн илгээр нь бол хэвтүүлэх гэж байгаа чинь бодит илэрхийл болж байгаа шаардлага. Тэгэхээр энэ дээр бол улсын их хурл устай хандах ёстой шүү. Эдийн засгийн байнгын ороонд дарга энэ асуудлуудыг авч үзээрэй.